Тооцгийн сайтаас математикийн англи хэлний хичээлээ үргэлжлүүлье. Энд дэлгэцэн дээр fractions буюу одоо бутархай тоонуудыг бол харуулсан байна. За энэ бутархай тоо буюу одоо rational numbers, рационал тоо гэж байгаа тийм. Рационал тоо гэж байгаа. За fractions бутархай тоо. За rational numbers буюу одоо рационал тоо гэж хэлж байгаа. За 2-1 гэхийг бид бол 2-1 гэж ярьдаг тийм. 2-1 гэхийг 1/2. За өөрөөр хэлбэл одоо шууд англи хэлнийхээ утгаар бол одоо нэг хагасл гэж юм. Шууд хагас гэсэн утгатай л да. За энэ 1 гэдэг нь юм нэгийн тоогоо заана. 1 гэдэг нь нэгийн тоог. Энэ half гэдэг нь болохоор энэ хоёрын тоогоо зааж байгаа. Half бол хоёрын тоог зааж байна. За 3-1-ийг бол 1/3. 3-1 1/3. Одоо 3 дугаар гэхэд ордог энэ үг тийм ээ. Тойрдогч 1/3 гэж байгаа. За 4-1-ийг бол 1/4. 1/4 гэсэн ч болох юм байна. 1/4 гэсэн ч болно. За 1/4 гэж. Ер нь quarter гэдэг бол одоо 4-1-ийг зааж байгаа хэлсэн үг. За цаган дээр 15 минутыг жишээ нь хэлдэг. Цаган дээр 15 минут. За зарим тохиолдолд бол $25-ыг бол жишээ нь 104-т хуваасан. Тэр $25-ыг quarter гэж хэлдэг. За 1/5 гэж хэлнэ. За ийм зарчмаар бол явж байгаа. Одоо энд бол 1/17 гэж байгаа. 17 17-ны 1. Тэгтээ энд хасах байгаа учраас minus 1/17 гэж хэлнэ. За тэгээд ер нь бол бутархай тоогод ингээд одоо хүртүр гэж ярьдаг тийм ээ. Бид нар хүртүр дээрээс нь дээдлийнхэн тооноос хүртүрээс бол эхэлж уншиж байгаа. Монгол хэлэнд бол доод одоо хуваарийг нь эхэлж уншдаг тийм ээ. 2-1 3-1 4-1 одоо 5-1 гэд ингээд хас 17-ны 1 гэсэн одоо 8-ны 3 гэж. 8-ны 3 гингүүт 3/8 гэх юм шүү дээ. 3/8. За энийг бол одоо яг үндсэн зарчмаар энэ тоог уншия тийм ээ. 9-ний одоо 26 гэж уншина монголоор. Англиар бол 26/9. Одоо 9-ний энэ нь бол 9-ний гэж байгаа шүү дээ. 9-ний 26. 34-ний 5 гэж энэ дараагийн тоо. -5 34ths. 34-ний 5. 34-ний 5 минус хасах тийм ээ. За энийг бол энэ тоог бол монголоор 2 бүхэл 7-ны 3 гэж уншдаг. 2 бүхэл 7. Англиар бол яах нь вэ? 2 and гэдэг нь одоо үндсэндээ 2 бүхэл гэж байгаа. 2 and 2 ба одоо 7-ны 3. 2 and 3/7. 2 and 3/7 гэж хэлэх нь шүү дээ. За ингээд ерөнхийдөө бол энэ бутархай тоог одоо хэрхэн унших вэ гэсэн талаар үндсэндээ нэлээд хэдэн тохиолдлын жишээг бол авч үзлээ. За дараагийн сэдв бол бүхэл тоо. Real numbers гэж байна. За бүхэл одоо бодит гэсэн утгатай шүү дээ. Real гэдэг үг бол энэ үг бол бодит гэсэн утгатай үг. Энэ үг. За тоогоо бол та бүхэн мэдж байгаа. За энэ одоо бутархай тоог яаж унших нь хасах. Бид нар энийг монголоор бол хасах тэг бүхэл тийм ээ. Тэг бүхэл 1067 гэх нь шүү дээ. Энэ таслаас хойш хорон бол эхлээд энд бол 10-ын орон 10-ын бутархай тэгээд 100 1000 тэгээд ингээд 3 орон байна те 1 2 3 1 2 3 те. Тэгэхээр энэ 1067 байна. Хасах 1067. За англи хэлэнд энэ бутархай тоог хэлэхдээ
Юус одоо жишээ нь энэ 7 байхгүй бол бид нэр 100-6 гэдэг тийм тэг хөл 100-6 гэж хасах тэг хөл. Гэтэл англи хэлэнд энийг тэг 100-ны одоо 1000-ны гэж тэгж бодохыг бол хэлэхгүй таслаас хойших гэж шууд хэлчихэж байгаа. Одоо утгачлах юм бол өөрөөр хэлбэл махчилж орчуулвал гэж байгаа. Тэгээд таслаас хойшгүй одоо point гэд хэлчихнэ. За энэ дээр энд юу гэж хэлсэн бэ? Minus гэдэг нь хасах тийм ээ. Not гэд тгийг хэлэх бас нэг хөлбөр. Not гэж энийг хэлж байгаа. За энэ эхнээс нь хэлж байгаа шүү дээ. Minus not одоо point гэдэг чинь цэг тийм ээ. Цэг 0 6 7 нэш одоо энэ not minus not point 0 6 7 гэж хэлэх нь. За ингэхээр одоо 10-ын бутгахыг бол ингэж хэлэх нь байна. За дахиад нэг 10-ын бутгахын жишээ авъя тийм ээ. 81 159 гэж монголоор 81 159-ыг 81.59. За энд бас нэг юу харах хэрэгтэй. Энд бас нэг зүй тогтол. Бид нар монголоор бол 59 гэж шууд хэлчихэж байгаа шүү. 159 гэх. Тэгтэл энэ англи хэлэнд таслаас хойших тоонуудыг бол ингэж 59 гэхгүйгээр одоо 5 9 бүх тоонуудыг ингээд нэг нэгээр нь одоо хэлж байгаа. Цифруудыг нэг нэгээр нь дурдж хэлж байна л гэсэн үг. За энийг бол анхаарах хэрэгтэй. За дараагийн тоо бол хасах 2.3-ыг үржих нь 16 зэрэгт гэж уншина. За үүнийг англиар -2.3. Тэ нөгөө 2.3 гэж байгаа шүү дээ. 2.3-ыг бол минус нь хасах тэ 2.3 times за үржих үйлдэлийг бол times гэдэг. Times үржих 10 to the 6. To the 6 гэж энэ бол зэрэг гэж юм л да. 2D гэхээр ер нь to the power. Одоо 16 зэрэгт хийх ингэж хэлж 10 гэдгийг ингэж оролцуулаад. За энэ зэргийг бол дараа нь бид нар тусад нь авч үзнэ. За дээр хасах 2.3 16 зэрэг бол юутай тэнцвэр гэдгийг энэ дөрвөлжин хаалтанд бол үзүүлсэн баг. За дөрвөлжин халтаар нь зориул та. Тэгэхээр тэр бол 16 зэрэгтэр нь үржүүлчихээр ер нь 16 зэрэгт чинь бол сая шүү дээ, сая. Тэгэхээр -2,300,000 гарах юм байна л да. Одоо хасах 2,300,000 гэж гарч байна. За дараагийн тоо 4-ийг үржих нь одоо 10-ын хасах 3 зэрэгт гэсэн байна тий. 4-ийг үржих нь 10-ын хасах 3 зэрэгт. За тэгэхээр энэ бол 4 times 4-ийг үржих нь гэсэн үг шүү дээ. 4-ийг үржих нь 4 times 10 to the -3. 10-ын хасах 3 зэрэг. 4 times 10 to the -3 гэж байна. Тэгэхээр 4-ийг үржих нь 10-ын хасах 3 зэрэг гэдэг чинь за энэ бол энэ дөрвөлжин хаалтанд үзүүлж чинь те. Энэ бол юутай тэнцвэ гэхээр 10-ын тэг бүхэл 1000-4 тийм ээ. Өөрөлдвөл одоо хасах 3 гэдэг чинь 4-ийг одоо хоош нь 3 орон шилжүүлж шít. Тэгэхээр 1000-4. За өөрөөр хэлбэл 4-ийг хуваах нь 1000. Одоо 1000-4. Энийг энгийн бутгахаар хэлбэл 1000-4. Хуваах үйлдэлээр нэлэх юм бол 4-ийг хуваах нь 1000. Тийм ээ. Өөрөөр хэлбэл ингэж ч үтсэн болно. 4-ийг ингээд хуваах нь 1000. Тэнцүү гэж ингээд тэнцүү equals 4/1000 гэсэн ч болох юм байна. 4000 гэж байна. 1000 1000-4. 4-гээд 1000-ны. Тэгэхээр энэ төрөний нөгөө энгийн бутгахыг яаж хэлдэг тэрнтэй адилхан хэлэх юм байна. За дараагийн тоо бол pi гэж хэлнэ. Бид нар монголоор одоо монгол буюу орсын одоо сургалтанд бид нар pi гэж тоглолт pi гэж заагаад байна уу мэдэхгүй байна. Энэ бол тэнцүү 314 тийм ээ гэж хатад бид нар ойролцоогоор
тооцдог. За 3 гээд 3-ын ард одоо бутархай 3 point гээд 1 4 1 5 9 гэдэг ингээ явах нь шүү дээ. Цаашаа төгсгөлгүй явдаг. Тэгэхээр энийг бол пай гэж уншина. Пай. За ингэж одоо хэллэхээр пай буюу одоо нөгөө хэрчим шүү дээ. Юу гэдэг зүсэм. Энэ нөгөө пиццаны одоо пицца байлаа гэхэд чинь ингээд зүссэн байдаг шүү дээ пицца гэж нэг. Тэгэхээр энэ нэг хэсгийг нь бол пай гэдэг шүү дээ. За энэ бол дуудлага нь ижлэх болохоос зүсэм гэсэн үг биш. За дараагийн тоо бол и тоо буюу одоо бид нар монголоор бол е гэдэг. Монгол орсууд энэ тоо бол 2 бүхэл гээд 7 7 1 8 28 гэдэг ингээ явах нь ш 8 2 8. За equals гэдэг англиар унших юм бол 2.71828 гэл цаашаа явах нь л дээ. Төгсгөлгүй. За бид нар 2.7-оор ойролцоогоор бодоод идэг тий. И то. За энэ бол за энэ дээр ингэж үтсэн байна тий. Base of the natural logarithm гэж. Энэ бол нөгөө natural logarithm-ийн одоо суурь юм а гэж байна. Энд бол. За энд өнөөдрийн одоо хичээлд болон дараагийн хичээлүүд дээр гарах үгнүүдийг англи монгол үгнүүдийг харууллаа. Fraction бутархай. За half бол хагастай. 1 half гэхээр 2-1 хэлжсэн. За нэмэх үйлдэлийг бол addition нэмэх тэмдгийг уншихдаа. Тоонд нэмэх тэмдгийг уншихдаа бол plus гэж уншиж байгаа. Хасах үйлдэлийг subtraction хасах тооны урд хасах одоо өнөөдрийн хичээл дээр орсон болон хасах тэмдгийг бол minus гэж уншина. За энэ бол нэмэх тэмдэг тий. Одоо илэрхийл дотор байгаа. Энэ бол хасах тэмдэг. За үржих үйлдэлийг бол multiplication гэж байгаа. Multiplication үржих тэмдгийг уншихдаа times гэж уншина. За энэ үржих тэмдэг чинь заримдаа одоо энэ цэгээр тэмдэглэсэн байгаа тийм ээ. Цэгээр тэмдэглээд дундуурх одоо дунд нь тавьдаг цэгээр эсвэл x гэж ингэж x-ээр одоо x-тэй төстэй байдлаар тэмдэглэдэг. За хуваах үйлдэлийг бол division хуваах одоо тэмдгийг уншихдаа divided by гэж. Divided by гэж хэлдэг. Divided by тийм ээ. За энд бас нэг юу хэлэх. За энд нь биччихье. Англи бид нар өмнө нь одоо 2 ийм цэгээр тэмдэглэдэг гэсэн бол энэ англи Америкийн стандарт бол энэ дундуур нэг юм бутархай зураас шиг ингэж зурж тэмдэглэдэг байж байгаа. За мэдээж хэрэг бутархайн зураас бол бас хуваах үйлдэл байж байгаа тийм бутархайн зураас. Одоо A over B буюу одоо B-ний A гэж хэлж болно тийм. А-г хуваах нь B. За дараагийн үг bracket гэж хаалт гэж байгаа. За squared гэдэг нь одоо зэрэг дээр бол квадрат зэрэг гэсэн үг. X squared x квадрат. Root язгуур. Энд exponential гэдэг энд n үсэг орхигдсон байна. Энэ n үсэг тавьш. Ингээд энэ бол зэрэг дэвшүүлэх. За энэ n үсэг шүү. N-ээс би бол муухай авчаад байна. N үсэг. Зэрэг дэвшүүлэх. Үйлдэлээ хэлж байгаа. Ерөнхийд нь. За power бол зэрэг. Power гэж байгаа шүү. Энэ одоо хүч гэдэг маш олон утгатай л цахилгааныг хүртэл хэлж байгаа тийм. Power station гэхээр цахилгаан станцыг нэр хэлдэг. За to the power гэхээр зэрэг одоо to the 6 гэж жишээ нь энд хэлсэн шүү дээ. Энд бол to the 6 гэж хэлсэн. Энэ бол 10-ын 6 зэрэгт ийм зэрэг гэж зэргийг бол ингэж хэлдэг байх нэ.